За энэхүү нийслэлийн эрхчлийн төсвийн хөрөнгө оруулалтын гол цөм нь авт замаас гадна түгжирлийг бууруулах, цахилгаан дулааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Тодорхойлбол туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүлж 2027 онд зорчих хөдөлгөөнийг нийнэ. Түүнчлэн 30 гаруй жил ярьсан дулааны цахилгаан станц 5 төслийн бүтээн байгуулалтыг эрх хавар эхлүүлэх юм байна. За нийслэлийн 2026 оны төсвийг 4.6 их найт төгрөгөөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дөнгөж сая баталлаа. За 4.6 их найт төгрөгийн үндсэндээ 1.5 их найт төгрөг нь нийслэл Улаанбаатар хотын урсгал зардалд зарцуулагдана. Нийслэлийн харьяа бүх байгууллагуудын ажилтнуудын цалин, байр ашиглалтын зардлууд, за цаашлаад хот нийтийн аж ахуйн засвар, цэвэрлэгээ, хог тээвэр гэх мэт ийм зардалт нийтдээ 1.5 их найт төгрөг. Бид өмнөх оны мөн үеийн урсгал зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх юм зарчмыг барьж ажиллалаа. Гэвч Монгол Улсын засгийн газраас төрийн албаагчдын цалин үе шаттай нэмэгдүүлж байгаатай уялдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтны зарим ажилтны цалин үүнтэй уялдуул нэмсэн ийм төсвийг батллаа.